За чи харшилтай болохоор амар өнөрч байна. Амар өнөрч. Амар. Баярлалаа. За тэгэхээр удахгүй 10 хоногийн дараа зүүмсийн баяр наадам болох гэж байна. За үүнтэй холбогдуулаад бар урчмын хэмжээнд ер нь одоо энэ айл өрхийн цэвэрлэгээ, шарилжны одоо зэрлэг зулгаач гэдэг юм ямар ажлуудыг хийхээр төлөвлөд байгаа вэ? Ажил ямар читэнд явагдаж байна? За ерөнхийдөө одоо мөн баяр наадмын амралттай холбоотой энэ хугацаанд бол баруун ортын тийм ээ багийн ажлын алба бол одоо наадмын өмнөх өдрүүд учраас айл өрхөөр явж мөн зар мэдээлэл түгээж одоо шарилжгүй наадахыг одоо төлөвлөн ажиллаж байна. Ер нь одоо айлуудад нөгөө юм хадуур өгж байгаа гэсэн зарим баг болохоор нөгөө хүн одоо төлбөрийн төлөөд ингээд зэрлэг хадуулах ажлыг хийж байгаа гэсэн. Тэгэхээр зургаар багийн хувьд ямар ажил хийхээр төлөвлөж байна? За манай багийн хувьд баг дээр 2 хадуур байгаа. Нодноо ашиглаж ирсэн хадуурууд байгаа. Тэрийг бол ерөнхийдөө мэдээж айлууд нь өөрсдөө зэрлэг зулгаан дээрээс нь багаас нэг бас тийм багийн ирээнийг бас нэг ажлын байраар хангаад үнэхээр одоо шарилж байгааны харшилтай түүж чадахгүй байгаа мөн өндөр настай ч юм уу тийм ээ. Тийм усудаа тийм завгүй хүмүүс маань хамгийн боломжийг гэж байгаа. Ерөөсөө айл өөрийнхөө яг өмчлийн 0.7 газрынхаа урд хойдохыг тэр хүнээр хадгалахад хондоо нэг талаас нь 10,000, нөгөө талаас нь 10 20 мянган төгрөг авах гэж байгаа. Энэ бол 10,000 төгрөгнүүд ерөөхдөө хадуурын бензин ажиллах учраас бензин одоо мас тосондоо явчих нь нөгөө үлдсэн 17 тухай одоо хийж байгаа хүнийхээ одоо хөлс нь бол тий цалин болоод явж байгаа. Ерөөхдөө бид эхний ялцанд бол ер нь яг хашааных айл болох хашааны гадна талын үг ингээд явъя гэж болтойгоо. Тэгэхдээ үнэхээр нөгөө хүмүүс маань зав чөлөөтэй байх юм бол тухайн айлтайгаа тохирох тийм ээ шарилж нь их багаас нь хамаарат үнэ тохироод бас харьцангуй тэгээ бас авч болохоор байна. За тэгэхээр иргэдээ бүх бусад одоо бүх 9 баг дээр ердөөс энэ үйл ажиллагаа бүгдээрээ зэрэг зохион байгуулж байгаа. Тэгэхээр та бүхэн багийн дарагтайгаа, багийн ажлын албатайгаа холбогдоод за хэрвээ хадуур авах хүсэлтэй байгаа бол тэр хадуураа аваад яаж ашиглах зааврыг аваад хэрвээ одоо завгүй байх юм бол тийм ээ төлбөртэй хадж байгаа хүмүүсийн дугаарыг авах юм боломжтой байгаа. За бид бүхэн бас яг ямар баг дээр за ямар дугаараар холбогдох вэ гэдэг юм дэлгэрэнгүй мэдээллийг постэр болгоод өгчнөө. Тэгэхээр эргэн тойрныхоо шарилжийг түүснээрээ та өөрийнхөө болоод гэр бүлийнхээ эрүүл мэндэд онцгой хувь нэмэр оруулж байна гэсэн үг. За харшилтай хүмүүс ерөөсөө өдөр болгон жих заатнаад, хоолой заахтнаад, сэрвгнээд, нүд заахтнаад энэ маш олон амар тухгүй мэдрэмжүүдийг цаг тутам авж идэг. Тэгэхээр хүн болгон харшилтай болохын эрсдэлтэй нөхцөл байдал үүсчихсэн байгаа учраас гэр бүлийнхаа болоод өөрийнхөө эрүүл мэндийн төлөө та бүхэн шарилжаа заавал түгээрэй.